2008 онд Оросын холбооны улсын Роснефть компани Улаанбаатар дарханд шатхуун түгээх 100 станц барих Оросын холбооны улсын саналыг хүлээж авбал хамгийн доод үнийн саналтай шатхууныг нийлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан юм а. Улмаар импортлогч компаниуд болон улс төрчид нийлэн энэхүү асуудлыг унгааж байсан юм. 100 колон гэдэг бол Монголын зах зээлийн 10% юм а. Литр шатхууны үнийг 1000 төгрөгт барих саналыг эдийн засгийн хямралтай энэ цаг мөчид тэд дахин тавьж байна. Оросын холбооны зөвлөхүүдийн танхимын дарга нарийн шихэн Монгол улсад айлчлалгээд буцлаа. Тэгээд баяр даргын үеэс л одоо олон удаа ирж энэ асуудлыг ярьж байгаа. Монгол улс руу одоо шатхуун нефтийг одоо оруулах. Ер нь бол Оросд бол нефт бол Монгол мөнгөөр 721 төгрөг байдаг. Монголд бол 1000 төгрөгөөс илүү гарахгүйгээр оруулах боломжтой гэсэн яриа бол явагдаж байгаа. Гэхдээ энэ асуудал бол мэдээж хуулийн заалтууд бас нэлийн асуудлаас хөндөгдөх байх. Өнөөдөр энэ удаа бол хаврын чуулганаар улсын хурлын чуулганаар энэ асуудал орж ирэх байх. Гэхдээ мэдээж Монголдо эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал ямар байгаа бол та хүмүүс мэдчихэж байгаа бах. Тийм учраас энэ асуудал дээр бол бид нар бас ам руу орж байгаа шар зүг хэлээр эдлэгч болохгүй бас зөв манай улсын хурл засгийн газрын гишүүчгсэн дээрс зөв бодлого хэрэгжүүлээд ажиллах зүйтэй болов гэж бодож байна. Гэхдээ мэдээж Оросын холбооны улсаас импортороос оруулж иж байгаа томоохон олон компаниуд үүдэг. Энэ компаниудаас эсэргүүцлээс тулрах байхаа гэж бодож байна. Дотооддоо шатхуун боловсруулах үйлдвэр байгуулах санал байдаг ч энэ чиглэлийн санал санаачлага бодит ажил хэрэгжүүлж чадлагүй ясаар өнөөдрийг хүрсэн юм а. Нарийн шигний айлчлалын үеэр аль биесний хилцээр уулзалтанд энэ сэдв хөндөгдөөгүй боловч Оросын холбооны улсын тал сонирхлоо татаагүй байна. Байгалийн хий хоолойг Монгол улсаар дайруулан бүгд найрамд хятад ард улстай холбохыг шинжлэлийн засгийн газар хүссэн ч итгэлцэл байхгүй гэдэг шалтгаанаар өмнө нь татгалзаад байсан харин 100 шатхуун түгээх станцыг улсын хурл хүлээн зөвшөөрүүл хоолоо татаж нийлүүлэлтийг хийх юм а. Урд нь санал Оросын холбооны улсын Роснефть компани зүгээс тавьж ирсэн билээ. Бид газрын засгийн бүтээгдэхүүний хуулинд угаасаа хязгаарлалт байдаг. Хэрвээ одоо 30-аас дээш хувийн манай нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хийж байгаа тохиолдолд жижиглэнгийн худалдаанд оролцох боломжгүй гэсэн хязгаарлалт бол байдгийг. Энэний хүрээнд бол холбогдох хариунуудыг нь өгсөн байгаа. Улсын хэмжээнд 1000 орчим шатхуун түгээх станц үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 200 нийслэл Улаанбаатар хотод түгэлт хийдэг юм а. 100 шатхуун түгээх станц барих Оросын холбооны улсын саналыг хүлээн авбал шатхууны үн одоо байгаа төвчнөөс 50-аас 80% буурах юм а.